Таарай сайн уу? Өнөөдөр болохоор ерөнхийдөө унтахын өмнө юу идэж байгаа болно. Тэгээд нүрээ цэвэрлэж байгаа ерөнхийдөө унтахын өмнөх буюу оройны влог хавцаа юм хийх чинь. Тэгээд enjoy. Хаганаатай тунаа борсоор далайн байцаатай тэгээд ингээд холиод тэнгүүтээ будагт орох шиг хингүүтээ тэрүүгээ кимбап хийгээд дунд нь чиз авчуулаад идэхээр шийдсэн байгаа. Тэгээд түрүү болохоор бичлэгийн ихэнх хэсэгт ерөнхийдөө тэр будагт орох шиг юм бэлтгэжсэн. Одоо болохоор тэрийгээ байцаанд ороод кимбап байж байна. Cheese thing. That's good. Миний кастер ойлыг яаж түрхэж байгаа вэ гэдгийг энэхүү бичлэг дээрээс харж болно. Кастер ойл маш өтгөн тос болохоор яг энэ чигээр нүсэнд түрхэхэд бол маш хүндрэлтэй. Тийм болохоор би алгой яриатай хольж байгаа. Та бүх миний хольж байгааг харж байна. 7 хоногт 2 удаа би ингэж хийж байгаа. За өөр нэг чухал зүйлүүд үсээ унтахаас өмнө заавал хандах гэдэг зүйл заяа. Би Гэтэ ингээд би арахын камераар бичлэг хийх юм бол миний юуны юу зүйлээ. Бичлэгийн чанар бол амар сайжран заяа. Би хийдгүүл тээ. Амар юу санагдаад байхгүй юм. Би одоо явж нүрээ цэвэрлээд тэг нэг юм нүрнээ түрхдэг нэг юм аа. Тэг түрхээд тэгээд ийм нөө роллер гэдэг штэ. Тэр роллероор ингээд нүрэндээ массаж хийн. Тэгээд сарвынсны хабуудыг арилсан. Яг бичлэг хийхдээ оруулах болсноос хойш миний орой ингэж өнгөрч байгаа гэсэн үг биш. 11 сарын 5, 6, 7 энэ 3 шөнөлийн ингэж өнгөрөх гэж байна. Тэрнээс бусдаар ерөнхийдөө бол яаж байгаа гэхээр дотор барилгаа авчиж байгаа. Тийм болохоор ингэхгүй шүү дээ. Аны нэр намайг энэ роллерыг наав гэсэн. Яаж яагаад нэг орчлуулсан боогддог. Таарсан бол. Энэ өөр хүүсрүүлж байна. Техникийн дараагаар энийг ингээд төрхөн зэв. Өөр ингээд массаж хийгээд энийг төрхчээд дахиад саяны роллеророо ингээд ерөнхийдөө бол ингэж болоо. Одоо болохоор өрөөндөө орж ирээд утасныхаа флашлайтаа асаад iPad-ийнхаа ийм фронт камераар бичлэг хийж байна. Одоо ингэж үүдээс харсан камераар. Тэгээд яг ингэж аргашаагаа харуулж байгаад ярих бол амар хэцүү байна. Тэгээд нүрээ угаангаа камераа аргашаагаа харуулж байгаа нүрээ угаахал ярих гайг байлаа. Тэгээд ярих тал дээр бол арай чадахгүй байна. Тэгээд дараагийн бичлэгнээс ярихтаа ч гэсэн артлынхаа камераар ярихыг ерөнхийдөө бол хичээнэ. Тэгээд вау
бат гарсан маа. Амар бат гарсан маа гэсэн миний нүдний өнгө гоё харагч. Энэ нүд гоё ац. Тэг батнууд амар харагдаж байгаа ч гэсэн миний айрс амар гоё харагч. Би нэр апрад авалцсан. Би яг энэнд нь амар дуртай. Бусдууд нь их дургу. Яг энэ интарт амар гоё санагдав. Тэгээд ингээд кино мань үзэн энийг ингэ суугаад байвал хэрэгтэй ах гэж бодож байна. Би ингээд жавлайна ингээд илүү тод гараад дээрс нь ингээд энийг хацраад жоох иймэрхүү иймэрхүү болгохыг хичээж байгаа байхгүй юу? Yes, тийм болохоор юу нь бол. За тэгээд ойрд бичлэг хийсэнгүү жоохон awkward байлаа. Гэтэ тэгээд удахгүй буцаагаагүй болох хаа буцаагаагүй гэж би одоо өсөд татвар барилгаа буцчихна. Буцсан ч гэсэн бичлэг хийх боломж байгаа ч гэсэн яа ч юм хиймэр санагдаад байна. Тэгээд сошиалууд дээр дагаарай. Би ерөнхийдөө баг YouTube-ээс бүх сошиал дээр идэвхтэй байсан. Yes. Тэгээд ерөнхийдөө жоохон завсарлага маягийн юм байсан гэж бодож байна. Гэхдээ одоо айгуул би энэ бичлэгийг оруулчаад дахиад завсарлаж байгаа.